Зарим бид хоёр талын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаар Евразийн эдийн засгийн комиссийн интеграцчлал макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд хадагта Татьяна Валава яг урьж авчираад байна. Манай сүлээд хүлцээсэн баярлалаа. Тавтаа морил. Тэгэхээр нэн тэргуунд таны Монгол хүлцээрээд байгаа гол зорилгын талаар ярилцъя. Энэ удаад би за хамтын ажлын хэсгийн 2 дахь удаагийн хуралдааныг тэргүүлэн ирсэн байгаа. Тэр мэдээж яг өнөөдөр Монгол улсын гадаад хэргийн сайдтай уулзаж протокол гарын үсэг зурсан. Мөн түнчлэн ирээдүйн ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байгаа. Евразийн эдийн засгийн холбоо болон Монголын харилцаа бол өдөр ирэх тусам өргөжж байна шүү дээ. Ямар хүлээлттэй байна вэ? Монгол улс нь Евразийн эдийн засгийн холбоонд энэ байгуулагдсны 2015 онд байгуулагдсан дараагаар бол хандсан ихний орон байсан. Тэгэхээр меморандумын ажил холбогдол нь бол хоёр талын болол хамтын ажиллагааг сайжруулах байгаа. Үүнд бол техникийн зохицуулалтын уялдаа холбоог хангах мөн бараа бүтээгдэхүүнийг бол тарифгүйгээр худалдаалах боломжийн талаар бол ярилцсан байгаа. National member states, for example, with Russia, within Intergovernmental Commission, now the competence of the Eurasian Economic Commission. Тэгэхээр энэ ажлын гол санаа нь бол дахин нэг сувгийг бий болгож эдийн засгийн чухал асуудлуудыг ярилцахад оршиж байгаа. Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбооны талаар бас ярилцмаар байна л да. Тэгэхээр дэлхийн хуралдаа хөрөнгө оруулалтын талбарт бол талбар дахь оролцоо Евразийн эдийн засгийн холбооны статусыг юу гэж хэлэх вэ? Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбоо нь 5 гишүүн улсаас бүрддэг. Энэ бол Армени, Беларусь, Кыргызстан, Казахстан, Оросын холбооны улс байгаа. Тэгэхээр 180 сая хүнтэй. Тэгэхээр эдийн засгийн нийгмийн байдлын төвшингийн талаар ярих юм бол equal only to the European Union, because all the other integration blocks, they do not have such a deep integration. Тэгэхээр Европын холбоотой бол дүцгүйц нийгмийн байдалтай байгаа. But we have road maps to overcome these exemptions as well. So there is a huge interest for economic cooperation. Эдийн засгийн холбоотой эдийн засгийн харилцаагаа сайжруулах бол маш том болов сонирхол байгаа. Тэгэхээр Монголын тухайд ямар хүлээлттэй байна вэ? Бид олон төрлийн форматын харилцааны боломжууд бий. Эдгээр нэг нь чөлөөт худалдааны хэлэлцээр. Тэгэхээр бид And of course, you can't have negotiations with 40 countries at the same time. So we have finalized only one negotiation and it came into force with Vietnam. Вьетнамд бол хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр Израиль, Иран, Сингапур энтгэг зэрэг орнууд бол хэлэлцээр үйлчилж байна. Тэгээ мөн Хятад улстай бас худалдааны түншлэлийн хэлэлцээрийг бол хэлэлцээрийн ажлыг бол үргэлжлүүлж байна. Тэгэхээр хамтын ажиллагааны санамж бичгийг бол Монголдо technical regulation, phytosanitary measures, cooperation in industry, байгуулах хүрээнд бол бизнесийн салбарынхны бол хамтын ажиллагааг all around the world. For example, in Latin America there is a тэгэхээр бүсийн хэмжээнд бол манай холбоотой хамтран ажиллах сонирхол маш өндөр байгаа. 2016 онд өнгөрсөн онд бол маш сонирхолтой жил байсан. Учир нь энэ бол анх удаага түүхэнд Аз номхон далайн бүсийн импортын түвшин Asia, Latin America was bigger than the бусад Европын холбоо зэрэг бол бусад түвшүүдээсээ бол харьцуулахад илүү өндөрөөс энэ бол түүхэн өөрчлөлт байсан гэж хэлж болно. Тэгэхээр Аз номхон далайн Европын харилцаа энэ харилцааг бол Аз номхон далайн маш чухал
бүс нутаг гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа юм аа. Тэгэхээр бидний за худалдааны харилцааны харахад бол за худалдааны тариф бол 15-аас 20%-аар төлөвлөж байгаа. Тэгэхээр таны мэдэж байгаачлан за Монголын за гол бүтээгдэхүүн бол мах болон махан бүтээгдэхүүн за түнчлэн одоо ноос ноолуур за уулуурхан бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Монголын Евро Азийн бүс рүү гаргах экспортын бүтээгдэхүүн талаар ямар бодолтой байна вэ? Тэгэхээр миний хувийн бодлоор за хамгийн гол одоо асуудал нь бол за тариф биш харин тарифын бус за одоо хориг саад болоод байна. Mongolia, the main product is technical regulation of the Eurasian Economic Union. Our high Тэгэхээр за харамсалтай нь за Монголын бизнес эрхлэгчид за Евро Азийн эдийн засаг руу бол за бүтээгдэхүүн нөлөөлөх боломжгүй байгаа. Харамсалтай нь зөвхөн цөөн хэдэн за бизнес компаниуд л бол за шаардлага стандартыг хангаж байгаа. Тэгээд тийч учраас бол манай хамтын ажлын хэсэг бол за эдгээр асуудлыг шийдвэрлэх дээр нэн тэргуунд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тэгэхээр манай за ажлын хэсэг бол за техникийн тусламж за дэмжлэг үзүүлэх за Монголын за хамтрагч нартай бол за Евро Азийн эдийн засгийн холбооны стандартад хүрэхүйц бол бүтээгдэхүүн нийлүүлэх та тусалж дэмжиж зөвлөгөө өгөх бол зорилготой байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг Монголын экспортыг дээшлүүлэх эерэг үр дагавартай. Бид Монголын өндөр чанартай бүтээгдэхүүнд мэдээж хэрэг өндөр ач холбогдолж байгаа. Гэхдээ нэн тэрүүнд техник бол одоо хууль журмын бол зохицуултыг их шаардлагатай байгаа юм аа. Тиймээс Евро Азийн эдийн засгийн холбоо бол за тусгай мэргэжлүүдээ илгээж Монголын бизнес эрхлэгчид болон за засгийн газартай энэ талаар ярилцж байгаа юм аа. Тэгэхээр хамтын ажиллагаанд бол Евро Азийн эдийн засгийн холбоо энэ жил ямар хүлээлттэй вэ? За нэгдүгээр бид мэдээж худалдаагаа дээшлүүлэх зорилготой байгаа. Тэгээ хоёрдугаарт за Монгол болон за Оросын хооронд бол дийлэнх худалдаа хийгдэж байна. За мэдээж хэрэг бол энэ бол түүхэн хөршүүд гэдэг утгаараа бол ойлгомжтой. Гэхдээ за Казахстан, Беларусь, Армени, Кыргызстантай ч бас борлуулалт хамтын харилцан худалдаагаа нэмэгдүүлэх боломж бол өндөр байгаа. Тэгэхээр за орнууд бол бусад оронтой за худалдааны харилцаа холбоогоо сайжруулах хүсэл сонирхол бол маш өндөр байгаа юм аа. Тэгэхээр бид за бизнесийн за шинэ түншүүдийг бол за зэнхүү хамтын ажиллагаа хэлцээртэй бол оролцоолгоос шаардлагатай байгаа. Тэгэхээр Улаанбаатар зохион байгуулагдах ээлжид за бизнесийн форумтай хуралдаанаар бид за бас бизнесийн төлөөлөгч нарыг хамт авчрах зорилготой байгаа. Тэгэхээр Евро Азийн эдийн засгийн холбооны талаар үргэлжлээд ярилцлаа. Та дөрөв гэж хэлсэнчлэн бол энэ хүү холбоо нь бол за гишүүн орнуудын хоорондоо чөлөөтэй бүтээгдэхүүн заавалдаах тээвэрлэх боломжийг бол хангадаг гэж тайлж байсан. Тэгэхээр одоо харагдаж байгаа гол тренд юу вэ? Тэгэхээр жишээ татах юм бол 2015 онд за Армени манай төсөлд нэгдсэн байгаа. Тэгэхээр манай за холбоо бол 2015 онд бол анхлан за үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Орос, Беларусь, Казахстан байсан. За 2015 онд Армени тэр даруйд нь нэгдсэн. Тэгэхээр харин за өнгөрсөн он гэхэд за маш сонирхолтой статистикийг харуулах юм бол тэгээ Монгол олон улсын за бол хэмээн бол мэдээж хэрэг манай холбоонд бас нөлөөлөх нь ойлгомжтой. Тэр өнгөрсөн он гэхэд газрын тосны ханш унсан байсан. Гэхдээ за Армени хувьд за Евро Азийн эдийн засгийн за эдийн засгийн холбоо нийлүүлэх бүтээгдэхүүн хэмжээ бол 7 биш 70% өссөн байгаа. Энэ бол
Энэ бол маш том за эерэг нөлөөлөл үзүүлж байгааг харуулсан нөгөө нийгмэл байдлын ашиг тусыг харуулж байгаа үзүүлэлт гэж хэлж болно. За бид өнгөрсөн жил бол судалгаа хийж энэ үр дүнг ерөнхийлөгчдөд тайлгнасан. Би хэрвээ 2015 онд энэ за холбоог байгуулаагүй за гишүүн орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хавьгүй за хүнд байх байсан. Тэгэхээр холбоо байгуулсны дүнд за бид үйлчилгээ за хөлбөмбөний хүчний болвол чөлөө төлөвлөгөөнийг дэмжиж өгсөн байгаа. Тэгэхээр тантай ярилцах маш сайхан байлаа. Хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгэхээр студид бид Евразийн эдийн засгийн комиссийн интеграцчлал макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн бөгөөд сайд хадагтай Татьяна Валаваятай за хоёр талын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.